Цаг агаар түүхийг өөрчилсөн тохиолдлууд. Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед цаг агаар аливаа үйл явдалд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Титаникийн сүрэл, Катрина хар салхи, Гэдэнбургийн мөнхөл зэрэг олон томоохон үйл явдал цаг ууртай холбоотой байдаг. Тэрч бүхэл цаг агаар хэн нэгний амьдралыг төдийгүй бүхэл бүтэн иргэншлиг хүртэл өөрчилж иржээ. Хүүтрэл Наполеон Гитлерийг буулган авч хүчтэй хар шуурганууд үхлийн армуудыг сөрөөлж байлаа. Та бүхэндээ хүмүүс бид биш, харин гайхамшигт гариг ертөнц удирдан зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн үйл явдлуудаас хүргэе. 1982 оны 1-р сарын 13, Эйр Флоридагийн суурил. 1982 оны 1-р сард Вашингтоноос Флорida руу чиглэн явж исэн N-90 чиглэлийн Эйр Флоридагийн онгоц тэнгист живсэн юм. 222 дугаартай Боинг 737 онгоц сөрөх үед Арлингтон хотыг нийслэлтэй холбодог гүүр хэсэгчлэн эвдэрсэн бөгөөд тухайн үед гүүрээр зорчиж байсан машины 4 жолооч мөн онгоцонд байсан 74 хүн нас барсан юм. Энэхүү онгоцны сүрлийн шалтгааныг системийн ажлыг шалгалгүй түүнчлэн хөдөлгүүр гацсны дараач нислэгээ зогсоогоогүй нисгэгчийн буруу хэмээн үзэж байжээ. Гэтэл энэхүү хөдөлгүүрийн гацалт нь хүчтэй шуурганы дараа хөдөлгүүрт мөс орсны улмаас бий болсон аж. Хачирхалтай тухайн үед нисэх буудлын захиргаа байгалийн хүнд нөхцөл бий болсоор байтал нислэгийг хаах шалтгаан биш хэмээн үзэж үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг үүрэг болгосон байжээ. 1927 оны хавар Миссисипийн үер. Америкийн нэгдсэн улсын түүхэнд тохиолдсон хамгийн аимшигтай үер өмнөд мужууд дахь харилцааны нөхцөл байдал хүндрэх гол хүчин зүйл болсон юм. Үүний зэрэгцээ нийгмийн хөтөлбөр болон холбооны захиргаа нь үндэстэн хоорондын хурц асуудал болон гэнэтийн нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар ч чадваргүй гэдгийг харуулсан хэрэг болжээ. Энэ аимшигт үер 1926 оны зуны ихээр буюу Миссисипигийн төв хэсэгт Аадар бороо цутхан орсон үеэс эхэлжээ. 9-р сард энэ бороо Канзас, Айоваг угааж тусав. 1927 оны 1-р сарын 1-нд Нэшвилл хотод Камберленд голын усны түвшин 17 метр хүрчээ. Миссисипийн эргээсээ хальж 70,000 ам-метр газрыг живлэв. Мэдээж энэ нөхцөлийг даван туулна гэдэг тун хэцүү. Учир нь хүмүүс үерийн үеэр ус туучин явах биш, харин усны түвшин толгооноос дээш 10 м өндөртэй байлаа. Сая орчим хүн орон гэр хадгаламж баримт бичиг итгэл найдваргүй үлджээ. Найдваргүй гэсний учир нь тэдэнд засгийн газрын зүгээс ямар ч тусламж ирээгүй аж. Ингэснээр улс төрийн болон нийгмийн олон өөрчлөлтүүд хүрчээ. Үерт Африкийн Америкчууд илүүтэй өртсөн гэдэг. Түүнчлэн бүгд найрамдагчдын оронд ардчлагчид улс төрийн давцанд гарч ирэх мөн хар арьст хүн ам Чикаго зэрэг хойд зүгийн томоохон хотууд руу нүүдлэх шалтгаан болжээ. 1986 оны 1-р сарын 28, Челленжерийн суурил. 1986 оны 1-р сарын 28-ны өдөр Америкийн НАСА-гийн олон дахин ашиглах зориулалт бүхий Челленжер хөлөг гараанаас гараад 73 секундын дараа 20 км-ийн өндөрт харамсалтайгаар дэлбэрсэн юм. Эрлэхэг багийнхны хувьд тавилан шийдэж орхисон эмгэнэлт 73 секунд хүртэл энэ хөлөг 9 удаагийн нислэгийг амжилттай давжээ. Энэ хөлгийн хөдөлгүүр асны дараа гинэт дэлбэрч хөлөг дотор байсан 7 гишүүн бүгд нас барсан. Эмгэнэлтэйгээр сүрч буй хөлөг онгоцны ослыг дэлхийд даяар цацагдж байсан шууд нэвтрүүлгээр харсан бөгөөд үүний дараа 2 жил гаруй хугацаанд уг хөлгийн хөтөлбөрийг дахин эхлүүлээгүй юм. Челленжерийг хөөрөх өдөр энгийн өдрүүдээс эрс хүйтэн байлаа. Гэвч цаг хугацаа дээр нь зардал мөнгө алдахыг хүсээгүй эрх мэдэлтнүүд хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулаагүй юм. Харамсалтай нь гүйцэж төрүүлэх гэсэн цаг хугацаа алдахыг хүсээгүй мөнгө 7 хүний амь насанд хүрнэ гэж хэнч таамагласангүй. Осол болсны дараа НАСА-гийн комисс болон хүндлэнгийн зөвлөл хэрэг явдлыг мөрдөн шалгаад хөдөлгүүр олон зүйл тэр дундаа хүйтэн агаарын улмаас дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сансар огторгой нууцыг мэдхээр зорьсон хүмүүст байгаль дэлхий өөрөө хаалт тавьсан энэ болов. 1945 оны 1-р сар Арденнагийн тулаан. Энэ тулаан бол баруун фронт дахь дэлхийн 2-р дайны хамгийн томоохон ач холбогдол бүхий тулааны нэг юм. Вермахтын шилдэг хүчин Бельги Люксембургийн талбай дээр Англи-Америкийн армийн нэгдсэн хүчний эсрэг зогссон байлаа. Германы генералууд холбоотнуудыг бут зохин эхлээд Фландрийг дараа нь Бельгийг эзлэн ингэснээр сөргөлдөгч талуудаа сепарат ертөнцийн тухай хэлэлцээр түлхэж чадна гэсэн төлөвлөгөөтэй байв. Үйл ажиллагаа нарийн тооцоолж нууц уулзалт явуулан Англи-Америкийн цэргүүдийг төлөвлөгөөний дагуу төөрөгдөлд оруулж байлаа. Хэрвээ германчуудад цаг агаар саад болоогүй бол түүхэнд германчууд ялсан гэж бичигдэж болох байв.
Зэвсэгжилт муутай дайснуудынхаа өдөөс байнга давталж байсан нэмцүүдэд өвөл нэг их чухал улирал биш байлаа. Гэвч 1945 оны 1-р сард ууланд гэнэт дулааран өвөл гарахааргүй хурц нарны гэрлэлээр сэргсэн англичууд болон Америкчууд сөрөг дайралтанд орж Гитлерийн цэргийг бут нэргэжээ. Ийхүү хахир өвлийг ашиглан эрчтэй дайрч байсан Гитлерийн цэргүүд Германы баруун хил рүү ухарсан юм. 1941 оны 9-р сар Гитлер Орос руу дайрсан. Адольф Гитлер түүхийн сургамжийг үл ойшин зөвлөлт Оросыг байлдан эзлэх гэсэн оролдлогыг дахин хийв. 1941 оны 9-р сард Германы цэргүүд Оросын нутагт гүнзгий цөмрөн орсон байлаа. Түргэн ялалт байгуулна гэсэн Герман цэргүүдийн итгэл хичнээн өндөр байсныг харуулах нэг зүйл нь тэд улаан талбай дээр ялалтаа тэмдэглээд өмсөх ёслолын хувцас хүртэл авч явж ижээ. Гэвч тэд ганцхан өвлийн дүрмт хувцас авч яваагүй нь тэдний хох болжээ. Оросын өвөл Москва, Сталинградын дэргэд Оросын айрам шийдвэртэй тэмцсэн дайны явцыг өөрчилжээ.